Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, энэ удаад хэдүүлээ 2025 онд нээлттэй хийгээд олон төмнийг хуйлруулад буй Sinners буюу нүгэлтнүүд киног хамтдаа шимтэн үзэж таалан болгох болсон. Бодлого ургамуудаа нэг ойрхон хөдөлгөөд дардаг юм дээр дарсан бол кино руугаа тэгдээд орцгоё. Зөвгүйд. Хой. Тий. Чи далж байгаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх маньустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Маньусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад дэмгүй шүү. Окей. Дуучин Баяр Цэмэлийн тоглолт 9-р сарын 6-нд Төв Цэмгэлдэх хүрээлэнд тасалбарыг Box Office сегмэнээс Кино маань бүтээсэн дуу болгон одоо болон ирээдүйн үхээд одогсдыг холбож чаддаг мөн тархаа бодрохой нийгэмлэгийг нэгтгэж чадах хөвцтэйч давхар хормоо альбом чөтгөрийг дууддаг нэгний талаарх том яриагаар эхэлнэ. 1932 оны 10 дугаар сарын 16 Mississippi. Энэ стеличний царайлаг залуус бол нутаг уснаа алдартай нэр хүндтэй ихэр ах дүүс Smoke Stack нар юм. Цэнхэр малгайтай Smoke өгөөд цэрэгт алба хашиж байсан жинхэнэ хуйхтай төстас үлээлэг ааштай хайрхан. Харин улаан малгайтай Stack ахаасаа 20 секундын дүү. Ахыгаа бодвол хүний арга болгохтой сайн нэгэн. Манай хоёр 7 жилийн өмнө Чикагог зорж тэндээ мафт хүчин зүтгэж, хал үзэж халуунчлууд болооч хүнд бөхсдүүлэхээс бусдыг үзсэн эрс. Тэндээ олсон мөнгөөр нутагтаа ирэн бизнес хийж амар тайван эрхчлөөтэй амьдралыг босгохоор ирсэн нь энэ. Тэд ирсэн өдрөө өөрсдийн гэсэн клубта болохоор нэгэн улсын шар залуугаас мод бэлтгэлийн газар байсан хуучин термийг худалдаж авахаар үзэж харж байхад л муцагаан гөлөг хэг ёг хийгээл дуурч чадаад харна Smoke. Хөөе, чи ч одоо яагаад байгаа юм бэ? Саянаас хойш юмаа зарах гэж чаа. Гэтэл өнөөр та нар шиг өнгөт арьснууд ийм их мөнгөөр миний газрыг худалдаж авна гэж хаанч байхгүй. Эмээ өгсөн ч амт чинь хаанч хүрэхгүй. Гэж уцхад дургүн хөрсөн Smoke буурууга гараа явуулахыг харсан Stack байдлыг намжааж бушуухан цагаан ирд. Маа цагаан хаалгаа минь гэд цөмөх дүр мөнгө өгсөний дараа Smoke цагаан ирд хандаж энэ бидний газар, би энэ газар, чи болон чиний кланыхныг харах юм бол газар дээр нь бууж жална шүү. Амьдралыг чинь чита болгох шүү. Гэж хадуухан хэлээд явуулдаг юм. Жинхэнэ зангарахтай гараа байна да. Ингээд манай хоёр том 8-гаа хийчээд нэг ч өдөр алдахыг хүсээгүй тул өөрсдийн ажилдаа үеэлдүү Самыг туслуулахаар хойд аавынхаа сүм дээр ирнэ. Эргэн Самын айлын том хөвөнгийн талбайд ажилладаг. Аав нь өөд болсноор ээж нь сүмийн номлогчтой суусан. Хизээ нэг өдөр оддын гэрэлд орж одуулах хүсэлтэй дуулвал дуулждаг, гитар тоглочдөг хүү. Хойд аав нь тэдний ирэх сургаар гитарын нууж сүм дээр авчраад гитарынхаа араас ирсэн Самыг битгий яв. Энд дэвлдэд номлол унш. Гэхэд хүү би 7 хоногийн 7 өдөр ажилладаг. Өнөөдөр ламарч байна. Ганц амрах өдөр яахаа би өөрөө мэдчихэв. Завгүй байна. Гэтэл аав нь Бурхны гэрд байхаас илүү чухал зүйл хаана байх вэ? Чи баар савнд очоо сайн зүйлтэй л учрахгүй шүү. Чөтгөртөө орооцолтоод байна. Энтэр гихт нь болно. Таач дууц юм ааши. Би маргааш өглөө номлолчоо хоцрохгүй ирнэ. За гэд гараад явчихсан. Замдаа хүү хоёр ихрээс Чикаго хэр байсан бэ? Тэнд хар хүмүүс хүссэн газартаа яваа зүгээр бэлж байдаг гэсэн үнэн үү? Гэхэд Smoke өгөөд хүний хотлоо шаасан үгэнд битгий идэгч. Тэр од чам шиг бодгонуудыг зүгээр зайжлахгүй зайлгэн. Ямар сайндал бид хоёр мэддгүй чөтгөрөөс мэддэг чөтгөрн дээр гээд өнөөдөр энэ дээр ч гэсэн явж байгаа юм. Гэнтэ. Тэд явсаар дүүрэн бараатай ачааны машинаа нуусан газар дээр ирээд өнөөдөртөө газрынхаа нээлтийг хийхин тулд салж явах хэрэгтэй болсон тул Smoke ачааны машинаа унаад хот руу хоол хүнсний зүйл нэмж явахаар болж харин Stack Sammy хоёр ажиллах хүч олохоор хоёр тийш салан удна. Бас хоёр тийш явахын өмнөхөн хайртай шүү. Болгоомжтой байгаарай. Даа юм миний дахан дүү бандаа гэдэн ялуураад байгаа маа. Smoke хот руу орж ирээд хамгийн түрүүнд машиныг харж байх найдвартай хүнийг харсараа хайж угаал нэг охиныг дуудаа. Сайн охин дөө. Чи Smoke Stack ихэр ах дүүсгээ сонссноо. Гэхэд охинч толгойд өгч шүү.
Би смок байна гэж хэлэхэд охины царай бараагаал явчлаа. Энэ байдлаас нь харахад ихрүүд нэлээн эвгүй гаруудуултай шүү. Тэгээд смок охин тандаж зүгээртэй битгий. Чи асуудалд ороогүй. Би чиний халаасанд мөнгө хийн. Гэхдээ чи намайг явсан авгар миний машиныг харж өгөх хэрэгтэй. Хэрэв чам руу хүн удаан ширдэх эсвэл хэнийг дөхөж ирэх юм бол энэ дууд дохиог дараарай гэсэн охин. За минь яга. Таны төлөө хичээнэ гэд инээд алдсаар үлдлээ. Смок дэлгүүр рүү дэлгүүрээ ийдсэн болох Аз найзтайгаа мэдлээл. Хөгшин чиний клуб нээх гэдэг. Танахаас хэдэн үнсний юм цуглуулах санаатай байна. Гэд том хөгш тухтай сольж амжаагүй байтал машины дохиол дугаар харан яваад очтол хоёр үлбийсэн гар хэв нэг улаан цайм тухтай нараггүй ухаж байдаг байгаа. Смок шууд эргэн зэгчгүй хар хашнаг руу буудаж өрхөн. Тэгтэл ямар бомбон миний нар салхи үзээгүй нанд бор хашнаг руу буудчихва. Гэд эргээд харсан чи Смок гопа. Сайн уу миньяга. Таны машин байсныг ястаа мэдсэнгүү. Уучлаарай миньяга, би таны төлөө хичээнэ гэтэл машин харж үлдсэн охин хажуураас нь наадах чи худлаа шааж байгаа. Би энэ хоёрт Смок ахын машин шүү лай болов гэсэн. Тэгсэн ч тоогоогүй. Гэхэд бүгсэндээ сумтаагаар энэ төрөл үүсчээ. Таны Чикагод байхад гэж бодсон шүү дээ. Гэхэд байдлыг ажиллаж байсан Смок ардан зогсож байсан Нигагийн хөл рүү нуулаад ихрүүдийг бараг дээрмдэх шахсан гэд яриад яваад байв да. Хаваагаа газраас ч олоод мөчөгч санжуулсан шүү. Окей. Одоо над хаваад арил. Гэтэл өвзгөндөө шарахтаа ярэ өвдгөндөө бодулсан найз дээр очсноо бостой нэг минь замаас айлий гişэс. Ингээд буцаж дэлгүүрлөөрөө дэлгүүрийн эзэнд юу ч болоогүй юм шиг. Ёо би сая гадаа хоёр хүн буудчихлаа. Хэрвээ тэд нар амьд үлдэх юм бол энэ мөнгийг гэмжилгээнд нөгчөөрэй. Тэрнээс гадна ихнэр чинь самбар хийлгмээр байна. Дуудчих. Гэвэл охин явж өөр дэлгүүрээс ээжигээ дуудах болсон. Эмэгтэйч бар ээж бололтой шүү. Орж ирээ шууд. Гадаа хоёр залуу буудагч. Чи яагаад хэрэг тариад байгаа юм бэ? Яах гэж ирээв? Гэвэл өнөөдөр бид хоёр клуб нээж байгаамаа. Өнөөрөө гэхэд нээлтийн самбар бэлэн болсон байх хэвээр. Гэсэн эмэгтэй. 21. Гэхдээ улаан өнгийн будагнаас өөр будаг байхгүй шүү. Гэхдээ Смок шулцсан юм бэ? $14 гэд гараад явчих. Харин нөгөө талд Стак насан түрээгүй Самид муужгаа яаж долоож эмэгтэй хүнийг нүдний харыг нь алга болгож цагааныг нь гаргаж ирэх цан үеийн талаар заажчихсан. Хинт хүмүүс ярддаг татараг уучаал аягаад олоодаг гаруудаа амар гэдэг штт. Тэр хот Жинк камер гарууд ч Мороскод олоосроод идэж дуусгадаг гарууд байдаг юм да. Гэхдээ санаж яв. Хан уулын охтуудтай 100 уулзаад хэрэггүй халуун уусан тасраад нэлээд шарваг үсгэцгэн цовын сэгсэрчмээр болцсон байдгийг. Гэд амьдралаас олж авсан гашуун туршлага ахын хуваар хуваалцж байрал. Нэлээд дундаа ороод ирэхэд Сами та нар намайг том болохоор хэлнэ гэдэг байсан баха. Танай аавыг хэн алсан? Та хоёр уу? Гэтэл Стак би алаагүй Смок алсан. Аав намайг зохиход би ухаалтад унтсан. Нэг сэрсэн Смок тэрнийг булаад дуусч байсан. Нэрээ чи энэ гитарыг сайн арчилсан байх шүү. Энэ гитар бол Чарли Паттны гитар. Бид хоёр мөрөдөд тоглоод хожиж байсан юм. Тэгээд чамд өгсөн. Гэхэд хүүч итгэж ядан баярлаад хөөрхтөө гитараа болбон айдууны цэнхэр хадаг өргөхөд тэрнийг дуулахыг сонссон Стак хан чамаагаа дуулгаж зөндөө мөнгө олноо гэж шүлсээ савруулан давхсаар тэд галт тэрэгний өртөн дээр ирэх болно. Тэр хоёр нэгэн годомжны хөгжимчин дээр ирээд өнөөрөө клубын нээлт бол та ирээ тоглоод өг. Танд $20 гэхэд ах уу. Би өнөөрөө завгүй би бүхэлдэн 10 жилийн турш хагассан өдрийн ороо өөр газар тоглосоор ирсэн. Учир нь тэд надад эрдэн шишээ нэрмэл хүсснээр уух эрх өгдөг юм. Аригч надад тэрэл жаргал юм да гэд халгаасангүй. Ахыг инкиг мэдж сайтаа Стак Чикагогоос авчирсан ганц шил шар арга тэрэнд харуулаад энийг шар арга гэдэг юм. Та сонсч байсан уу? Ууж үзээгүй л үсттэй. Би танд $40 өгье. Бас та өнөөрөө хүсснээр уугаараа заяа. Гэснээр ах хүү эрхэнд нь гүүгээл орчих юм чаа. Easy. Тэгээд өртөн дээр Самиг хөгшин эртээ хамт жижигхэн үзэлбэр үзэлт дуусгад Стак. Энэ хоёр өнөөрөө манай клубын нээлтэнд ирж тоглоно. Тэр газар зөвхөн бидэн зориулсан газар байх болно. Ирж нариг, цэнг, хөлсөө муухай өнөртэй болтол сүнсээ төөрч шавд. Гэж тэнд байсан хүмүүсийн сэтгэлийг гоголзуулснаар хүмүүс ч очно гэсээр тарна. Тэгсэн Сами хүү тэр хүмүүс дундаас Вакандагийн хар ирвслугаа адил нэг муужгааг олж хараал явж очив. Сайн хөөрхөн. Намайг Сами гэдэг. Би насанд хүрсэн бонд өстэй ир хүн байна. Чи өнөөрөө ирэх үү гэхэд эмхтэй. За яхав хай. I'm Perlin их чинь бол чамд хурцтахаар л харагдаж байна. Гэтэ яхав очихыг бодъё. Гэсээр онжгаа хэлэн явж өгнө. Тэгснэг цагаан арьстай хүүхэн тэднэр хараал байна. Сами Стак дээр очиод нэг цагаан арьстай хүүхэн биднэр цоо ширж чинь. Бүр нааш ирж чинь.
Гэтэл Стак Яна гэсэн. Хүүхэн тэрэн дээр ирэл. Чи Стак уу, Смок уу гэж асуухад өнөөх нь гүлэлцөөд байхаар нь Стак гэдгийг мэдээд Мэри би чамайг хүлээсэн. Яагаад гэвэл чи надад хайртай гэж хэлээд намайг бавсан болохоор чи итгэл хүлээсэн. Гэтэл Стак юу тэглүү юу лээ. Гэхэд урд хүрсэн эмэгтэй тийм яг хундан цагаан сэрээсээ хөхөн дээр мэн толгоогоо тавиад унтсан. Гэт хэлэх үггүй болоход бандсан Стак цацаж чимээгүй. Чи яг юу үсэд байгаа гэвэл эмэгтэй навшхам би өчигдөр ээжийг оршуулсан. Тэр та хоёрыг дулаан ор халуун холтой байлгаж хайрлаж өсгсөн ч та хоёр тэрний ачийг нэг ч санаагүй. Хөгийн амтд там чатаарай гэж хэлэхэд араас нь Стак ичихгүйгээр ороо ирж орлого оруулаарай чамайг өрдөж гин шаат. Тэгсэн тэдний яриа чих тавин чагнж байсан Сами тэрэн дээр үрж ирээл ха тэр цагаан биш үү? Яг л хар эмэгч шиг таныг зүгээр зажлахгүй залхихаар юм байна л гин. За ингээд Сами гудамжны хөгжимчийн Стак гурав явсаар хөнгөний талбай дээр ирээд Корнбрид гэх махсаг хар залууг дайрч аваад цааш явлаа. Харин хооронд Смок X-ийг гэртэрч өдүүлсэн бяцхан хүүдээ хүндэтгэл үзүүлж байхад X нь ч гарч ирэхийг хараад чи дайчгүй юу гэсэн димэгтэй. Гомдлоод ахсавлаа алгуу. Чи яах чинь босч ирсэн гэвэл Смок. Бид хоёр хуучны модон тэр модолдож явсан. Тэрнийг клуб болгох гэж байгаа. Өнөөдөр нээлттэй хийн. Чамайг тоогооч болооч гэж гуйхаар ирлээ. Гэхэд худаг гаргаж ирж нэг хоолонд нь тулгаснаа л өөрийнх нь хийж өгч байсан сахиусыг зүүж байхыг хараад жаахан уяр бололт. Чамайг сургаггүй алгуулсан өдрөөс эхэлж би чи болон чиний дүүгийн төлөө өдөр бүр залбирч хамгаалсан гэхийг сонссон залууч уярч би чамд хайртай. Чамайг санаагүй нэг ч өдөр надад байгаагүй гэж хэлэхэд X нь тэрнийг тэрвэрч мөмөндөө нагаад араас нь ноцож наж могонд нь хурч эвлэрлийн секс хийснээр ингээд X-уд байхаа болов гэж. Аашийн засаад уяраад машиндаа суулгачихсан. Явж идэх бас шииртэй аавыг хөөшвэ. 7 жил алга болж ирсэн хэрнэ. Манай мэдвэл нэг хоног битгий хэл үүрээр хорч ирүүл тэгэл насны секс банштай. Заманаха ангид гэж байна. Нэг цар сануулдаг. 9-р сарын 6-нд цуны хаалт намрын нэр туулсан тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Тийм ээ. Энэ бол дуучин баяр цэнгэлийн хайр хүчтэй тоглолт. Тасбарын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Box Office цэгийн сайтаас авах бол тоглолтын талаарх мэдээллийг мань хүний өөрийнх нь пэйж дээрээс аваарай. Окей? Үзэгдэл солигдож орой нар жаргах юм гал түлэгдсэн бололтой нэгэн залуу нэг зүйлээс зүгтаасаар тарийн талбай хажууд байх байшингийн хаалгыг тогшоход залуухан гэр бүлийн хоёр буу барьчихсан хаалгыг нээлээ. Надад туслаач. Индианчууд миний бүх алтыг аваад эхнэрийг минь аваад үлдсэн. Надад гэхдээ жаах алт үлдсэн. Энийг та хоёр түг. Маа гэхэд алт харсан хоёрын нүдэн сэрэг залуугаас алтыг аваад тэрний гэрлүүг оруулна. Төдөөдлгүй индианууд ирж хаалгыг тогшоход эмэгтэй бууга барьсаар хаалга нээвэл индиан залуу сайн байна уу? Танах руу нэг залуу ирээгүй үз. Тэр идэхэд бол харагдаж байгаа шиг биш. Маш аюултай идэхэд байгаа юм. Гэхэд алттай болцсон эмэгтэйд тэр нэх онц биш. Залууг эндээс зайл. Тэмхүү ирээгүй гэсэнд хамт явсан индианчууд нарлуу нэг харснаа индиа хэлээр хаалга тогссон залуу руу нэг зүйл хэлэхэд яарвчлан зогтож алга болно. Эмэгтэйч тэд нар явчихлаа гэд нөгөө өрөөндөө ортол байхгүй. Нөхөр залуу чинь цус сорогч. Нөхрийн хазаад цус сорогч болгочихсон. Нөхөр нь босч ирсэн л хайр нь чамаа гоё болгодог. Гэл дайранда. Орон манай хоёрын нээлтч болж нэгэнхэн өдрийн дотор өнөөмөө терм танигдах аргагүй болтлоо өөрчлөгдөжээ. Хэзээ клуб байсан юм шиг л нээлт тасархаа сайхан болж байгаа ч тарийн талбай дээр ажилладаг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг хөөрхийн харууд пижүүч авч чадлагүй тал мөнгөний нөгөөд үлдсэн талын эрхийн бичиг шиг модон зоосоор тооцоогоо хийхийг харсан Смок Стакийг дуудаж уулзаад за юу манайх буйны байгууллага биш. Энэ бол бизнес бизнес. Ингээд байвал би удахгүй дампуурах болно гэтэл Стак. Энэ хүмүүс амралтгүй өдөршөнгөө тарийн талбай дээр ажиллаж амь зогоож байгаа. Тэр хүмүүс стресс альжаалаа тайлах боломжийг олгож тав тухтай байх хэрэгтэй. Гоё мэдрэмж төрүүлвэл бидний бизнесийн суурь тавигдана. Тэглээ чамар бүгд ингэж тооцоо хийж байгаа шүү дээ. Хитгэл хөө ингэж байгаа. Гэт тэрнийг аргатна. Энэ үеэр Мэри нээлтэнд ирсэн байлаа. Стакийг сталкертж байгаа бол Смок Мэрийг хараад тэрэн дээр очиход Мэри та хоёр терм худалдаж авчихад мөн ээчиг минь өөд болоход ганц цэцэг илгээгээгүй гэж гомдлоход Смок зөндөө их цэцэг явуулдаг байсан. Амьд өнөртөж чаддаг байхад нь гэж хэлээд Стак тэр ирж Мэригийн учрыг олгосон таалгуур өгнө. Стак ахихаа хэлснээр Мэри дээр очиод яах гэж ирсэн юм бэ? Эндээс яв. Хүн баян фермтэй нөхөр сүдэртэй болгож өгч байхад юу хүсэж байгаа юм чи одоо?
Чи ойлгоо Мэри, чи бид хоёр хамт байх тавилан байхгүй. Энэ боломжгүй. Би чамд хайрдаг. Гэхдээ хамт байж чадахгүй. Чиний төлөө чамд тэрэн дээр ойлгоо. Тэглээ чи энд байгаа хар хүүхнүүд аюултай. Тэд намайг харамлаад чамайг зодж шít. Гэдэл зүгээр. Чи надад зодолдохыг зааж өгсөн. Хүсвэл би бүгдийг нохоо шиг зодоод яваад авч чадсан заяа. Гэхэд аргадаж барахгүйгээ бидсэн Стак боо шүүхэн зайлж одоход хөөр химэрийн нүдэндээ нулимстай үлдэнэ. Ингээд нээлт эд дундаа орж бурхны хүү Сами гитараа тогсон дуулахад өнөө эргүүлээд байсан нөхөртэй хүүхэн тэрний дуун дээр секси хөдөлж бүжиглээ. Гэхдээ тэрнийг хөгжим тоглож байхад өнгөрсөн одоо ирээдүй өөр үндэстэнгээд бүгд нэгэн дэврээр цуглан байгаа нэг киноны ихэнд гардаг домог дээр өгүүлэгдэг амьд дуу бүтээж дуулдаг хүн нь манай Сами болж таарлаа шүү. Гэхдээ санаж гинөө. Тэрний дуунд муу зүйл бас татагддаг гэж байсныг. Тэрний дууг сонсоод өнөө 3 цус сорогч ирчихсэн байшингийн зүг хоолнуудаа харж байгаа өлсгөл хараатан шиг цоо ширтэн зогсноо. Дуу дуусч Самид нүрэхгүй байсан хүүхэн чинь бүр бөксөө өгөдглөө шүү. Занднасаа өдөхөөс өмнө ахыхаа зааж өгсөн цагаан нүд гаргалтыг туршиж үзэхээр довлолт хийлээ дээ. Тэгсэн тэрийг гаднаас сонсож байсан Стак хүүхний гих чимээг сонсоод хөшөө тамнаа сонсож ийн үед дотор Сами байгаа. Би тэр зааж гисэн. Би ч секслогч болчихжээ. Гэт зарлаад байдаг басаа. Хэцүүх юм да гочоо гэж хэвээр. Стакийг смок дуудаад тэрэнд өнөөдрийн санхүүгийн тайланг харуулад хардаа. Өнөөдөр бид хасах шааж. Энэ байдлаар 2 сарын дараа гэхэд өөрсдөө зээлээр уудаг хүмүүс болоод тариалангийн талбай дээр ажиллах юм байна. Бизнес хийх гэж байгаа бол ийм зүйл байх ёсгүй гэж дүүдээ хатуу сануулна. Энэ хооронд өнөө 3 цус сорогч үүдэнд ирж гисэн. Биднийг оруулж чааж. Бид ууж идэж наргид цэнгэх дуртай. Хөгжимчид та нарыг сонсоод энэ хүртэл алхаж ирлээ. Бидэнд мөнгө байгаа. Мөнгө өрмөр байна гэхэд Смок. Ирээ тэдний хүүтэн царайг харангуутаа уушлараа. Энэ зөвхөн харуудын клуб. Тэднийг битгий оруул гэж үүдний харуулдаа хэлээд яваад өгнө. Тэгэхээр энэ цус сорогчид яагаад шууд тайраад орчихгүй байгаа вэ гэхээр зөвхөн урьдсан, зөвшөөрсөн тохиолдолд л додгошоо орж чаддаг. Тэгэл нохоо санаалаад оруулчаачтай гэж шахаал. Тэгснээ бас явж байхдаа байн хэрэгж хаал. Бид удаа явж бай. Та нар дуудах чи билүү гэж мэхэлээ. Айгуу. Тэднийг явсны дараа Мэри Стак дээр очиод санхүүгийн нөхцөл байдал ямар байгааг мэдсэний дараа Мэри саяны мөнгө өрмөр өгнө гэсэн цагаануудыг оруулаад ирээ л да. Хол яваагүй л байлгүй гэхэд Стакч зас нэрэл төлбөрийн чадамж өндөртэй байж мэднэ гэд тэрний саналыг зөвшөөрнө. Мэри ч өнөө хэд дээр очиод хаанаас хаа хурж явааг нь асуудал нэгэн толгойлогч нь бол чиний нүдэнд өгөөнийг хурж гэвэл манай эмэгтэй харин та яг тал би ээжийг өчтөр оршуулсан гэж хэлэхэд нөгөө том таагүй харамсалтай байна дир. Би арай чамтай уулзсан бол гоныг давтуулахгүй байсан юм. Гэхдээ би чамайг гоныг цовлонгоос ч гэдэлгэж чадна. Гэд нүд нь улаанаараа эргэж шүдэн акулын шиг ярзаагаад ирэхийг харсан Мэри яадаг сэжиг юм биш тав гэд бууга гаргаж ирээд хартуул алдан шиг үлгэнүүдэ гэд буцаад явхад араас нь нэсж ирээл тэрнийг бариад авчлах байх та. Харин энэ хооронд дотор айсцангаа сайхан болгох цан үйл явжсан хүүхэн тайзан дээр дуу шуутай гарч ирээл бүжгэлж дуулаад тайзыг жинхэнэ эзэгнэх юм байлаа. Тэгтэл мань Мэри нэг л биш ээ. Харваачийн сэжиг бүхий тэдний нэг болчихсон нээлт. Ирээд шууд орж чадахгүй үүдэн зогсох залуу бас. Намайг оруулаач гэхэд залууч өтгэлгүй яах вэ? Таныг л оруулна шүү дээ гэд оруулчих. За жиж. Бидэн дунд ингээд нэг харах шурглаа та. Тэр шууд орж ирэл Стакийг хайж олоо. Машиныг мөргүүлчихэд нөхрөө харагдаж байгаа цөөвөн хийж чадахгүй. Надад ганц биел байна гэдэг хүүхэн шиг тэрэн лөө оцож клубын секс зон руу аваад орлоо. Хамгийн аймаар нь Стакийн дээр гараад хувцсын тайлж байхдаа шүлс нь гоожод байдаг үстэй. Стак хүүшээ дир яагаад шүлс чи самраад гоожод байгаа юм бэ гэхэд чамайг хүсэтэй бэйб гэхээр Стакч юу ч бодлого хувцаа тайлсаарлаа. Энэ үед нэг гар асуудал тарж клубын мөрөдө тоглоомын хэсгээс шоу хулсан этгээдийг залхаан цэрлүүлж байхад Смок энэ Стак ажил төрлөө сайн хийж юм уу харж яхад яадаг юм бэ? Сами чи явж тэрнийг юу ч хийж байсан олж ир. Гэхдээ Сами Стакийг дуудах гээд очтол нөгөө хоёр ч барилдаж байлаа. Тэгэл бандсандаа буцаж Смок дээр очиад ёо тэр завгүй байна. Би лав дуудаж чадхааргүй нөхцөлд гэхдээ юу хуцаад байгаа юм бэ? Гэд очтол Мэри Стакийг алуушээ хазаад цусын ууж ухыг харна. Шоконд орсон Смок тэрэн рүү хэдэд буудаад эмэгтэй газар унах шиг болсноо удалгүй босч ирэл. Би та нарыг бүгдийг ялах болно. Сайхан гизэж ярьлага толгойгч хойхолнаа гэснээ гараад гүйчихэн. Буун дунаар хүмүүс хөөй хаа яав гэж шаагилдал өрөөний гадаа ирэхэд хөвжимчин ах
Өнөөдөр нээлтийн шоу ингээд дуусчихна хүмүүсээ тараарай гэдэг хүмүүс ч доромж яг сайхан чихтүүлэх гэж яхад гэсээр тарж одох болсон. Ингээд байшинд Смоки ихнэр Сами хөгжимч ах Самигийн сайн ихш дэлгүүрийн эзний ихнэр Завганаар үлдлээ. Хүмүүсийг явсны дараа Смокийн экс гэхүү одоо эвлэрлийн секс хийсэн болохоор ихнэр нь буцаад болцсон л байх л да. Тэгэхээр ихнэр нэгээд хэлээд явчихсан юм. Смок чи түүгийнхээ зогцыг гаргах хэрэгтэй. Энэ одоо зүгээр шир зогц биш муу ёрын бийт болсон. Гэсэн ч хүн цагаа тулахаар бас лам бөө гэж явдаг шиг ихнэрээсээ чамд түүхмэд буцааж авчрах ичэд байхгүй юм гээл уйлаас та. Ихнэр нь ямар бурхан биш дээ. Стакийн зогцыг өрөөн цоожилж үлдээ гээл байж идэл. Үүдэнд харуус хийж байсан гар. Хүүшээ та нар ч яац юм бэ? Хүн баавгаалаад ирэхийн хооронд юу болц юм бэ? Алив намайг дотгошоо оруулахыг зөвшөөрөөч гэх болно. Энэ үгнээс нь сэжиг авсан Смоки ихнэр чи яагаад амар ааштай байж нэг худлаа илдэг байхад юм бэ? Чи өнөөдөр ч ингээ асуулгүй орж гарч байсан байж яагаад одоо зөвшөөрөл хүсэж байгаа? Чи хүчиж тэдний нэг болсон бай. Гэвэл та нарудлаа миний цалинзаагааг өгөхгүй гэж ингэж гинөө. Тэ газрын мөхөрд авчирчаад ядаж таксины мөнгө өгөл дөө. Гэт сарвахад Смок мөнгө өгөх гэж байгаад гараа байшингаас жаахан ил гаргаал. Өнөөгч өгс татаал яг 100-ын даваа дээр нүүрлөөр буудаж ирэх нь. Тэгсэн нөгөө мөхөр чи босоод ирд юм да. Смок шулуухан шиг байшин руу орж хаалгаа хатал хөгжимч аах. Ой би айснасаа болоод баачлаа. Одоо хэдүүл яах вэ гэд байж л. Стак хаалгануудад үүдэг шат. Смок Стак нэг ачим үнэ? Би чамайг амар их цусаалдаж өгөхийг харсан гэвэл Стак. Зүгээрээ. Би жаахан шумууланд л хазгалж. Одоо хамаагүй дээр байна. Хаалгааны. Гэд орил цашгачаад явж хэвэн бишээ. Гэхдээ анх нь ягаад ч юм уу төлхөр авахаар явах хооронд Стак тэрэндээ тэрнгүү хаалгыг эвдэж гарч ирээд Смок руу дайрах гэтэл эхнэр нь намжиж дүүрүүн даршилсан сармас цацснаар Стакийн нүрам шатаж гөлөг шиг айлаа гэж гасалсаар байшингаас гараад гүйж. Сармас тэрэнд ингэж нөлөөлж байгааг мэдээд Смоки ихнэр энэ цус сарагч байна. Сүнс чөтгөрөөс ч амир. Тэд бууны суманд өгөхгүй модон жадаар сүлбэт сармас мөнгө идэл ариун усаар шархтуулах боломжтой. Бас тэд нар нэгэрэлд өгдөг. Гэснээр юу ч байсан манай хэд бэлтгэлээ базааж модон жад сармас бэлтэж яваад цус сарагчийг байшинд оруулчихгүй хүн шиг өглөөд залгачвал учиртайсан. Самигийн сайн их агуулгын өрөөнд ороод оргил дуунаар цөм шаагалдаал очиход нэгээр үхчихсэн бололтой хөвдөж байгааг хараад гялс цус сарагч болохоос өмнө гаргыг гаргаж тавьж угаад цааш шаардал байхгүй. Нээлтэн дэрсэн бүх хүмүүсийг барьж аваад цус сарагч болгочихсон. Тойроод бүжгэлж дуулаад парти ч өдөгч. Йоо айбста. Гү яах вэ? Цус сарагч гэсэн шоуд морд байт юм байлгүй. Тэднийг хараад буцаж орж ирээд эхлээд бидний дунд харах байна уу юу гэдгийг мэдхээр сармас челленж эхлүүлэнтэй. Цус сарагч бол идэж чаддгүй юм байна л т. Тэгсэн Самигийн сайн ихч итгэхгүй ам өмхөрч нэтэр гэж маяглахад Сами өмөрөөл. Тийштэй ийм хөрхөн байж сармас идээд батлаад авах шаардлагагүй гэж угаад Смокд цохиулаад шүдэг оон Маяглж эзэсний дараа хөгжимч ах үхлээ хадлаа болоод явчихаар за энэ яг цус сарагч байна гэд бууга чиглүүлэхэд ах гүй байж гараа хөө би хэтэрхийх уусан болохоор араас нь сармас эдсэн чинь яг бүр ходоо түлж алах гэж байна гэнтэй. Харах байхгүй мэдээ тайвширсгааж байтал хаалганууд их чимээнээр очиход үгсэн гээд гаргаж хайсан гэр нь яг үнэндээ амьд зүгээр л тасраад унчихсан байж. Яг хаалганаагээд оруулах гэж байтал өөрхий бариулчихнаа. Хаалга төрхөн зур нээлттэй байхад нөгөөдөл чинь наашилж шүү. Хүүхдийн нөхөр үүдэн дээр ирээд хараа би машин хаалгачсан явъя. Хүрээ тэр ийм байх их гоё байд юм байна хэрвээ чи гарч ирэхгүй бол би охин руугаа явлаа шүү. Гэд сүрдүүлж барайл. Эмзэг сэдвэр нь оролдоостой. Цус сарагчийн толгойлогч ирээл бүр хүүхэнд хятадаар охиныг алан тална гээл зан сэлэл байдаг шүү. Гэнэ ч одоо гадаа гараад цус сарагч болчоод биендээ хятадл цаагаад бүр өнгөрсөн амьдралаа яриа суусан багт. Гэвэл бас нөө. Энэ толгойлогч л бусад бүх цус сарагчдийнхоо хүн байх үеийн дурсамжийг харж мэдлэгийг мэддэж авч чаддаг тийм чадвартай болж таарлаа. Тэгээд Сами руу хараад "Хүшээ Сами, би чиний хоолойг сонссон их гоё юм байлаа. Бидэнтэй нэгт хоёулаа дуулж миний ард түмнийг буцааж авчиръя" гэж ярихыг сонсвол цус сарагчийн хаамаа байсан юм шүү дээ. Уур нь үрсэн Смок бид чамд Сами яасан ч өгөхгүй гэвэл цус сарагч өнөө орооны та нарын энд бүтээсэн зүйл бүгд худал хуурмаг дээр бүтээгдсэн гэж мэдэх үү? Чамд термэ зардаг цагаан бүдүүн ирвэл Мэригийн үеэл та нарыг алах мөрөөдөлтэй. Өглөө ирж та нарыг угаас алах байсан шүү дээ. Би энэ мэдээллийг Мэригийн тарихнаас авсан юм. Гээл дүүн чирэл. Хоёулынгийнх нь яриадуудыг эргчлөө чи энэ л байж
гараад ир. Би таныг хазаад өгье гэж хуцахаар нь хаалгаа хааж ирхэн. Хүүхдийн очиж ална гэсэн занал хийлд өртсөн Аз хүүхэн гарна гэхэд бус нь хориглоод гаргаагүй тул ороод ир навшаа гэд орилоо шаачна. Писта. Зүгээр гаргачихгүй. Өөх мөрөөрөө өхгүй бусдыгаа чирээ шаачна. Яг энэ үгийг хүлээж исэн нөгөө Ред нь дайраад ороод ирэлгүй явах та. Аз хүүхэн тэр дундаас нөхрөө хараад шууд амлан авч чадалж алаад үхээ чадаж байгаа биетэй хамт шатаж өгнө. Харин бусд нь ноцолдож буудаад унахад унсан дээр нь очиж модон жадаа зоож алаад цусрагчийн ангуучтай. Смоки ихнэр толгойлогч руу даршилсан саримс цацхад бүгд өвдөж байхыг хараад Смок хэлэх гээд эргээд харах хооронд Стак очоод хазчт юм өкөлөг. Өөрийг хамгаалж аавыгаа хүртэл алсан байх гэж. Тэгээд ихнэр дээрийг гүйж очоод өөрийнх нь хэлснээр өөрийг нь цусрагч болголгүй алаараа гэсэн захиас нь биелүүлж гүйцээхэд нэг нь харсан түүн та ямар тэнийг юм бэ? Ямар ч алсын хараагүй. Би бүхнийг төлөвлөсөн байхад шаас. Санаа нь ахыгаа ихнэртэй хамт цусрагч болгоод хамт гоё шаах байсан юм шиг байна. Ингээд байдал жаахан хурцдаж шахагдаад ирэхэд хөгжимчөө өвгөн бусдыгаа хоёр давхар руу гаргаад өөрөө судсан ханад цусрагчдыг өөр дээрээ дуудаж өгөөш болгож амь тавина. Манай хэд хоёр давхар руу гараад цонхоор үсрэх гэж байхад лайвлж босс нь араас нөөгд ирнэ. Сайн ихч нас шииртэй цагаа тулсан Самыг хамгаалж ноцолдож байгаад хазуулна. Сами ихчдэр очих гэхэд Смок босстой ноцолдоод "Зүгт миний дөө, үүр цайдал зүгт" гэсээр үлдэнэ. Сами цонхоор үсрээд хөлөө гимтэйгээд хэд алхалгүй босст баригдчихна. Тэр хоёр давхарт ихэр ах дүүс одолцоо. Баригдснаа Сами номлол уншихад өнөөмөө лагаачаар яасан гэж номлолыг бүр хамт уншиж дуусгаснаа наадах чинь олон зууны өмнө нэг үстэ манай газар нутаг дээр ирээд булаахаас өмнө уншиж өгч байсан юм. Би номлогч нарт дургүй. Гэт Самыг усан дүрж байхад нь Сами гард байх гитараар толгойд нь зоож авч бүр уурыг өргөөд босс одоо хоёлоо ямтлаг болноо гэд яг хазах гэхэд Смок гарч ирж модон жад цоосноор толгойлогч өхөж босд нь бас тэрнийг өвдөлтийг нь дийлэлгүй өгснө үү эсвэл нар мандахтай зэрэгцээд өгснө үү юу ч байсан цугаараа өглөө гэж. Орчны дараа Смок Самид над гитар ай гэсэн чинь чадахгүй энэ чи Чарлиг их гэж Стак над хэлсэн гэдэл худлаа шаасан байна. Надад ч манай аавын гитар гэж хэлээд Самид машин бас мөнгө өгч явуулаад өөрөө зохицуулах ажил байна гэд үлдэнэ. Сами чамлсандаа үржих гээд өглөө аавынхаа номлолд ирсэн чи аав нь чөтгөр харсан айтал өгтөж яваад гитар аяхыг ариукаас үнстэй хамт тушааж ийн гээл. Боо юм болост. Өглөөж болж тэрэн дээр газар зарсан ярэ баахан машинтай хүмүүстэй буу шидэн барьсаар хүрээд ирдэг юм. Тэгснэ өдрийн ихэнд нийгрийн арьс хуулхан сайхан шүү энтэр гэж инээд алдаалаа. Өөрхий ихрүүдийн агуу нээлт байлаа. Одоо хаалтыг хийж өгье доо гэд дотгошорох гэтэл өвсөн дундаас нэг нэгээр нь ядаж эхлэнтэй. Зэрэгээс өнчөөр шүү. Өвсөн дундаас босч ирснэ буудаал пам гэл бууныхын сум дуусахад урдаа нь усан шүршигчээ гаргаж ирээ. Шүршээл да кино Бүрээ ортж ирээл буудахад нэг машин зүгтахт нь зүгтахаас өмнө кабин руу бомб хаяж араас нь буудаж байгаа л нэг буудуулахад гидсний булчин яраа жарагдаалаа. Ингээд алж хятсаар өсдхөн дээр очтол яах юм бэ өгшөө. Над амар их мөнгө байгаа мөнгө өгье гэхэд юуш дугарлгүй буудсны дараа өөрөө шархаа дийлэлгүй өгч байгаа бол эхнэр хүүгийнхээ сүнстэй уулзсан. Харин Сами сүмээс гарч гитар аваад гэрээсээ явж байгаагаар кино маань дуусна. Гэтэл үйл явдал олон жилийн дараахыг харуулнаа. Нүүрэндээ тэр шөнийн сарвтай хөгшин Сами өөрийн гисэн клубтай болчихсон. Тэрэндээ өөрөө гитар тоглож дуудуулаад бүр хэд хэдэн цомог гаргацсан. Хөлөө олцсон байх шүү. Тэр нэгэн өдөр ажил нь дуусч текэн дээр ганц шот татаа сууж идэл хамгаалагч нь босс хаацсан гэдээ бахад хоёр хүн уулзъя гэдэг байх юм. Гэхдээ оруулчихаа гэсэн чи хэн үсэсэн гэж. Мэри Стак хоёр. Яасан бэ гэхээр Мэри байдал биштэд ирэхээр нь зугтаачихсан. Харин Стакийг ахын Самыг жамьясаараа өнгөртлөн 50 орхих хамлалт аваад тэрнийг амьд үлдээсэн болж таарна. Стак Самыг үнэрлээл. Чи нэг удахгүй бол та мөнхийн болгоод өгье. Аялан тоглолт хийгээд мөнгө ол. Гэхдээ тэрний саналаас татгалзсан. Стак тэрэнд тэр өдрийн гитараар өөртөө дуудуулж өгөхийг санал болгоход Сами зөвшөөрч тэр өдрийг дурсан санаж хамт эморсоор дууж дуусна. Стак явахын өмнө 200 ногоон тэрэнд үлдээгээд явах гэхэд Сами
Би тэр өдрийг байнга зүудэлдэг. Шүн дунд болохоос өмнө тэр өдөр миний амьдралын хамгийн сайхан мөч байсан. Чамд ч тийм байсан уу? Гэхэд стак. Тийм ээ. Ахыгаа хамгийн сүүлийн удаа харж тэрсэн болохоор гэж хэлээд гарч явснаар кино маань дууссан. За кино таалагдсан энэ хүртэл үзсэн бүгдд нь баярлалаа. Хайртай шүү. Гэхдээ хоосоо хайрлаж явах хэрэгтэй тийм ээ. Юм умаа дарчулаас арай өөрөөр хайрлаж болох юм. Хаашаасаа. За тэгээд дараагийн бичлэг хүртэл төр баяртай заваа юмтад минь. Feedback on thoughts and love and hate. Get the watch counting no sun every day. Comment there, хийн your chips and like that's a new hitsam. Because crew be shin boss huskas. Mama's done none of attack, but ain't got spirit. Join us to get you make us grow. Get the feet as a boss to go ya dim roll. Yeah, that's where she goes in heat feet. That's so the six zone. You in the trap, vibe and rock. Picking off the jar of boss.